Сонор милах цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчиг дээдж буй танд баярлалаа. Зохиолч Дарсүрэн онцгой эрх 66 дугаар хэсэг. Тозия энэ өдөр орой болтол өрөөндөө сууж хар чоныг туршсан бүх ажиллагааны мэдээ баримтыг тулган үзээд Юкитэй уулзахаар шийдлээ. Тэгээд өрөөнөөс гарч сэмхэн алгасаар Юкигийн өрөөний үүдэнд очтол төөний ард ямар нэгэн чимээ гарах шиг болов. Тозия хэрсүүлэн ажигласан боловч ямар ч сэжиг алга. Тэгээд хэсэгхэн зогсохдоо миний араас Юкигийн гэрийн үйлчлэгч нар сэм хяндаг юм болов уу? Би яагаад энэ бүхнийг мэдсэнгүй вэ? Хүний хөлийн чимээ яхарахгүй гарсан да гэж бодоод Юкигийн өрөөнд орлоо. Номон бичиж суусан Юки Тозиягийн бараанаар суудал дээрэн иргэн Тозия руу хараад "Аавата, хүрээнээс манжин амбан хэрхэн хөөгдсөнийг мэдэх үү?" гэж асуулаа. "Бэ хүмүүсээ сонсноос заашгүй. Тэр үед хүрээнд байсан нэг хятад энд байдаг юм. Түүнтэй уулз ярил сони юм сонсон шүү." Гэд Тозия ярианы далим гаргаж "Юки минь, Акасай хаачаав" гэлээ. "Өнөөдөр банд тогтох хоёртой хятадын хувьсгалын тухай орчуулга хийж байгаа юмсан. Та юм орчуулах гээв?" "Гүй. Акасайг Токиогоос дуудуулсан байна. Холын нэг хамаатан нас бараад Акасайд хөрөнгө өнгөрөөсөлж. Тэгээ түүнийг өвлүүлэхээр Акасайг армийн удирдлагаар дамжуулж дуудуулсан байна. Явуулахгүй бол болохгүй байх." Гэхэд Юки төдийг сонирхож шалгаасангүй. Юки Акасайг явуулахгүй энтэр гэж хоригсаад тавиагүй болохоор Тозия сэтгэлдэн баяртай. Тозия ширээн дээр дэлгсэн ном руу шагаан хэсэг дуугүй байснаа Юкигийн өрөөнөөс гарч Акасайн өрөөнд орлоо. Тозияг орж ирэхэд тогтох банд Акасай 3 ёсыг дахин хүндэтгэж суудлаасаа мослоо. Тэгээд Тозияг Акасайтай ярихад нь саад болохгүй хичээсэн тогтох банд 2 өрөөнөөс гарлаа. Акасай Японы гэр ахын уламжилт ёсыг даган таргиун бүхэлгэн зогсоход Тозия хаалга руу иргэн харснаа "Энэ хоёр золиг намайг тагнадаг юм уу да? Хараа тэгмээргүй юм. Цэнгүн ахын хаасаа дагуулж ирсэн тэр өдрөөс хойш хашаа хороо цэвэрлэж хар бур ажил зүтгэж өдий хүрэхтэн миний царай руу ихсэлж харахаасаа эмээдэг тэр л зангаран байдаг аймхаа амьтад намайг арай тагнамааргүй юм аа" гэж бодоод "Акасай, та нар хэр зэрэг удаан суув да?" гэж асуулаа. "Бид бараг 3 цаг өрөөнөөс гарсангүй шүү." Гэхэд Тозия сэтгэлдээ "Миний муу санаа яагаад муу юм зөгнөөд байна? Дэндүү хаширлаад байгаа юм байх та" гэж бодоод "Акасай, чи Шанхай руу явахаар бэлтгээрэй. Тентхийн консулын газар үйлчлэгчээр ажиллах болно. Чамааг очсны дараа нэг өөр монгол хүн бүртгүүлэхээр очино. Тэр үед консулынхан чамд яаж ажиллахыг чинь хэлээд өгнө. Тэр хүн Эрхэн баяр гэдэг нэрээр очих юм. Чи түүний үйл ажиллагаа алхаа гიშгэ бүрийг хэмжих болно. Ялангуяа хэнтэй уулзаж, хаана очиж, юуны талаар ярилцаж, юу сонирхож байгааг нь өдөр алгасалгүй тэмдэглэн консулын шугамаар явуулж байна. Тэр консулын газраар ажил төрөл хөөцөлдөж очих бах. Тэгт нь үзэгдэж харагдсны хэрэггүй. Ер нь өдөртөмж өгтөл хөндийнхээ яваарай. Би чамайг Токио руу явуулах болсон гэж Юкид хэлсэн. Тэгэхээр чи Юкид хамаатныхаа гэрээс илсэн өвийг авч эзэмших эрх бүхий цорын ганц хүн гэдгийг хэлнэ биз гэлээ. Тозия Акасагийн өрөөнөөс гарч өрөөндөн орж ирээд хажуулснаас хойш өглөө болтол таг унтжээ. Тэгээд өглөөний цай хоолон идээд ажил руугаа гэлдэрлээ. Тозия гарснаас хойш 20 дөмж өнгөрсний дараа Акасай Юкигийн өрөөнд орлоо. Юки Акасагийн бараанаар суудлаасаа босож "Тозиясан чамтай өчигдрөөрөө уулзав" гэлээ. Уулзсан. Намайг Шанхай яв гэж байна." Гэхэд нь Юки "Мөндөө өчигдөр над хэлэхдээ Токиогоос дуудлаа гэж байсан" гэлээ. Тозия нэг юм хэлээд огтөр зүйлийг хийдэг хүн. Өгөөгүй хүнийг өгсөн болгож, үүсээгүй юмыг бий болгож чаддаг замтай.
Би Шанхайд очиод Токиогоос нутаг руугаа явж байгаа нэг өвөр монгол хүний ажлыг хянах юм байхаа. Ялангуяа Шанхай банкныхантай ямар холбоотойг нь мэдээлж өгөх юм гин. Тэр хүнийг Эрхэн баяр гэдэг бол л та. Тэр хүнийг чи таних хэрэггүй? Үгүй. Шанхайд очисон хойно консулынхан тэр хүний царайг над зааж өгөх бол л та. Ер нь би тэр хүнийг Токиогоос Шанхайд очиж байгаа гэдэгт итгэхгүй байна. Харин Синзэнгээс тийшээ очиж байгаа хүн байхаа гэж бодож байна. Миний бодол зөв бол Тозия намайг галтрагт суухаас өмнө тэр хүнтэй нүүр учруулах байх. Тозия юмыг ингэж эсрэгээр нь зохион байгуулдаг сурамгай хүн шүү дээ. Чи тэгээд хэзээ явах юм? Нөгөөдөр явах бол та. Өнөөдрөөс эхлээд бэлдэг гэсэн. Чи тэгээд явъя гэж бодож байна уу? Би Тозиягийн өдөөс үг хэлэх хэрэггүй шүү дээ. Түүний юу хийх гэснийг гүйцэтгэх ёстой. Харин та намайг явуулахгүй гэвэл таны саналыг Тозия хууль шиг дагна. Тиймээс Тозия тийм боломж гаргахгүй тулд хамаатны хүн асуурсан гэж хэлсэн хэрэг. Ийм үг сонссон хэн ч яаж татгалзах чадахгүй гэдгийг Тозия сайн мэднэ. Акасай, чи өөрийнхөө мэдсэн бүхнийг Тозияад яагаад илтгэдэггүй юм бэ? Наандж гэхэд чи миний нууцын шүүгээний түлхүүрийг миний ширээн дээрээс хэд хэдэн удаа авсан мөртлөө над буцааж өгсөн шүү дээ. Та тэр түлхүүрээ мартчихдаг удаа бий. Гэхдээ тэр түлхүүрийн чинь ижил түлхүүр Тозия бид хоёрын хэн хэнд нь байдаг юм. Тэгэхээр таны мартсан түлхүүрийг авах хэрэггүйгээд халааснасаа Юкигийн нууцын түлхүүрийг дуурайлгаж хийсэн түлхүүр гаргаж тавилаа. Тозия миний нууцын шүүгийг уудалдаг уу? Чамаг байхгүй хогоор уудалдаг. Гэхдээ алтны баталгаа банктай харилцах нууц томьёоллын талаар мэдэж чадаагүй юм. Чи түүнийг мэдсэн үү? Тийм ээ. Таны банктай харилцах нууц томьёол чинь талигач эцгийн чинь Бадмараг шигтгэхтэй алтан бөгжин шигтгэний 5 дор нь байдаг шүү дээ. Гэлээ. Тэр бөгжийг Тозияасан зүүдгийг чи мэдхүү? Мэднэ. Та Итагакиг Токио руу явах тэр үед алтан бөгжийг Тозияад өгч зүүлгсэн байсан. Тэгтээ та банктай харилцах нууц томьёолон авчихдаг байсан байна. Тозия түүнийг зүг тоолондоо тусгай хүмүүсээр үзүүлдэг боловч юу ч байхгүй гэдгийг мэдээд тоохон болж. Та хамгийн сүүлд саяны цагаан сараар Тозияад зүүлгсэн биз дээ? Гээд Юкигийн нууцыг хэрхэн мэдснээ ярьлаа. Тозия Акасайг Юкигийн дэргэд ажилуулснаас хэдэн сар болоод тайлгын сүм рүү явсан ажээ. Тэгэхэд Тозия Акасайд түлхүүр өгөөд биднийг явсны дараа Юкигийн шүүгийг уудалж эцгийнх нь алттай холбогдох бүх баримт алтны талаар банктай харилцдаг нууц томьёолол эцгийнх нь гэрээсэл зэргийг олж гэрэл зургийг аваарай. Гээд тагнуулынхан зориулж үйлдвэрлэдэг жижиг аппарат өгчээ. Юкигийн гэрийн үйлчлэгч нарт мэдэгдэхгүй тулд Акасай Юкигийн өрөөнд өдрөөр орж нууцыг үздэг байлаа. Акасай өнөд эрдэнэсийн шигтгэхтэй алтан бөгж зүйлд гоё чимэглэл бүхнийг ширхэг дараалан үзсэн боловч хэрэгцээтэй зүйлийн олоогүй юм. Харин эмэгтэй хүний сониучхан зангаар алтан бөгж эмгийг зүүж сонирхдог байлаа. Нэг удаа талигач эцгийнх нь бөгжийг эрхий хуруундан хээтэл тэр нь эрхий хуруунаас нь гарч өгсөнгүй. Хуруу нь хөөжгчээ. Тэгээд эрхий хуруугаа норгоод ноцолдож байтал том Бадмараг шигтгэхээ таваараа салж нээгдэв. Гэтэл шигтгэний 5 суурнаас нэг нь жижиг бичиг олжлоо. Акасай түүнийг задлж үтсэн боловч юу ч уншиж чадахгүйг ойлголоо. Акасай бөгжөө хуруунаас арай хийж гаргаад өнөө бичгийг буцааж хийгээд хуучин янзаар нь тавилаа. Акасай энэ бүхнийг Тозияд хэлхийг бодсонгүй. Харин сэтгэлд нь Японы сөрөг тагнуулын газар орж бузар ажиллагаанд оролцох болсноо санагдлаа. Акасагийн сэтгэлд хоногссон аимшгууд нүднээ үзэгдэг шиг болж сэтгэлийн шаналгана. Акаса энэ бодлоос нь салахыг хичээж Юки надад ямар гэм хийсэн биш үү? Би эдний дэрснээс хойш Кэмпэтэн дарга нарын гарын жилийг гаргах аюулаас төрж гисэн мултарсан. Тэд намайг өгсөн даалгавар биелүүлсэнгүй гэж зодож нүдээд шоронд хийдэг байлаа. Шоронгийн согтуу хуйгууд хүчиндэж тамалдаг байсан. Гэж бодхоос сууж байх газраа олсонгүй. Акасай бурханд сүсэгтэй болохоор Кэмпэтэнхны гараас мултрахыг хүсэхдээ мэргэлүүлж үзжээ. Мэрэгчд хөөрхий бүсгэн зовлон гадарлаад чи зовлонгоос салнаа. Гэхдээ тэр үед мэдэхгүй өнгөрвөл тамд очино гэжээ. Акасай Юкитэй Токио танилцсанаас хойш нөгөө хаз жаргал авчрах үеэ мэдрэлгүй өнгөрчихвээ гэж боддог болсон. Тэгэд Юкинд ирснээс хойш
Энэ бүсгүй намайг зовлонгоос салгах замыг минь зааж өгөх хүн шүү гэж бодоод өөрийнхөө бодолд итгэдэг болжээ. Тэгээд өөрийнхөө мэдсэн бүхнийг Тозиягаас нуугтан Юкигийн зовлонгоор би жаргал хийгээд сайнаа үзэхгүй гэж бодно. Акаса Юкигийн зан чанарыг ойлгох тусам түүний төвчээр ухаалаг байдал, амьдралтай харьцдаг чанар, алдаа ослон харж чаддаг чадвар авхаалжийг ажаад улам зориг орж сэтгэл шулуутсан билээ. Гэвч өөрийнхөө сэтгэлийн цаана байгаа бүхнийг Юкид гаргаж чадлагүй өдий хүрсэн юм. Акасай, бөгжний хувьд гэвэл миний эцэгт тийм хоёр бөгж байдаг юм. Тозиа зүйл гэдэг бөгж бол чиний үдсэн бөгжний өрөөсөн. Харин чамд олж үзүүлэхээр бэлдсэн тэр бөгж бол хуурамч зүйл. Жинхэнэ нууц томьёотой бөгжийг хожим чамд үзүүлнэ. Энэ хугацаанд болсон зүйлийг би бүгдийг мэднэ. Чамд том итгэл хүлээлгэе гэж бодож байгаа. Чи Шанхай явах хэрэгтэй. Тиймээс ч би Тозияад чамайг явуулахгүй энэ төр гээгүй юм. Чи Шанхайд очиод нэг эмэгтэйтэй уулзаарай. Тэр хүн чиний аюулгүй байдлыг хангах болно. Тэр эмэгтэйг гэрлээ гэдэг юм. Би аав нь жинхэнэ бөгжийг өгч явуулна. Түүнийг үзээ тэр эмэгтэй намайг явуулсан гэдэгт итгэх болно. Тэгэд ч гэрлээтэй тун холбоотой ажиллах хэрэгтэй болох байх. Тэр эмэгтэй чиний гүйцэтгэх ажлыг газар дээр шийднэ. Гээд номын хон сан руу эргэж нэгэн зузаан ном авч номын хуудсуудыг эргүүлснээр нэгэн хуудсыг ураад цаанаас нь төдий гүн биш ухаж тохируулсан нөхөнд шигтгсэн бадмаар гიშгтгээтэй алтан бөгж гаргаж үзүүллээ. Тэр бөгжийг өөрийн хэмжээний хэртэй хуудсуудыг нийлүүлж наасан хуудасны голд суулгажээ. Тозия Акасайтэй тохиролцсны маргааш Гавантууны армийн штаб дээр аваачиж ажил төрлийн заавар өглөө. Юкэ чамайг Токио явна гэдэгт итгэж байгаа. Чи өнөөрөө Юкэтэй уулзаад маргааш өдрийн онгоцоор явах болсноо хэлээрэй. Энэ онгоцны биочин. Өглөө Юкэ чамайг онгоцны буудлын дээр хүргэж өгнө байх. Чи татгалзах хэрэггүй. Тэгэд миний машинаар явцгаана биз. Онгоц агаар төөрөөд 15 мөчийн дараа эргэж буuna. Манайхан чамайг буудлын дээр эсэнд авчирна. Тэгэд орой гал тэргээр Дайран руу гарна да. Дайрангаас усан онгоцоор Шанхай руу очино гэж зааварлав. Шингэд маргааш өглөө нь бүх юм Тозиягийн төлөвлөсөн ёсоор боллоо. Акасай онгоцноос буугаад Гавантууны армийн штаб дээр ирлээ. Тэгэд орой болтол тэнд байлаа. Чингэтэл Дайран Синзигийн галтрыг хөдлөхөөс 20 мөчийн өмнө нэг ахмад орж ирээд "За Акасай, та одоо эндээс хараад 2 дугаар давхрын шатны дэргэд байгаа багны хажууд очиж зогсоод доошоо харах хэрэгтэй. Тэнд 2 хүн ярьж байгаа. Төвний нэгийг сайн хөдөлж авах хэрэгтэй шүү" гэлээ. Акасай 2 дугаар давхрын шатны дэргэд очиод шатны бариулын эргэдэг доголын зайгаар доод давхарт багны дэргэд зогсож байгаа 2 хүн сайн харагдаж байв. Өндөр дүү нуруутай, гойлог биетэй, 40 насны нэг өвөр монгол хүн. Тозиятай ярилцсан зогсохыг аживаас өнөө Эрхэн баяр гэдэг хүн нь бололтой. Акасай тэрх хүнийг ажиглан харж зогсдол нөгөө ахмад түүний дэргэд ирээд "Сайн ажиглаж ав. Шанхайд та энэ хүний үйл ажиллагааг хянах болно" гэж хэллээ. Тозиятай уулзан ярьж байгаа тэр хүнийг Акасай Эрхэн баяр гэдгийг мэдэх авч түүний жинхэнэ нэрийг Буд гэдгийг яахан мэдэх ажээ. 3. Сафронов сэтгэл шулуудлаа. Хаврын сүүл сарын шинийн 5-нд эдсэн амтан ичнээсэн гарч хан шинээжээ. Зуны өдрөл өгөөжтэй сайхан болох аяорж цагаагаарын аясаар газрын өнгө өөрчлөгдөн хувирахын адилаар армийнхны боловсруулсан төлөвлөгөөний дагуу Японы засгийн газар улс төр зэргийнхээ бодлогыг өөрчилдөг уламжлалтай болоо. 1939 оны эхний улирал дуусаж байхад Японы сайд нарын танхим Хятадын эзлэгдсэн газар нутаг дээр явуулах улс төр эдийн засгийн ач холбогдолтой олон зуун зарлиг тушаал тогтоол гаргалаа. Японы засгийн газар сүүлийн 2 жил Хятадын хөрөнгөтнүүдтэй холбоо тогтоож чадсны ачаар Япон Хятадын хамтарсан 13 том компанийг Төв Хятадын нутагт байгуулж чадсны ачаар ихээхэн ашиг олох бололцоо нэгджээ. Тэгээд ч зогссонгүй Шанхайг эзэлж, Ван Зинвэ тэргүүтээ засгийн газар гэгчийг ёс бусаар байгуулж, Японы засгийн газраас гадаадын капиталын мөлжилгөөс чөлөөлөгдсөн Хятадын үндэсний сэргэн мандалт гэдэг нэрийн дор
өөрийн концернүүдийг байгуулж түүний нөлөөг идэвхжүүлв. 1937 оны 11-р сарын 12-нд Шанхан хувь заяа Японы гарт орсноос хойш Шанхан районыг сэргээн шинжилж хөгжүүлэх Япон хятадын хамтын нийгэмлэг байгуулав. Чингэд шинэ байгуулсан засгийн газар дайны хөл сүрсэн Шанхайн цэргийн зориултаа үйлдвэр, усан онгоцны засвар, зогсоол, төмөр зам, олон улсын цахилгаан харилцааны шугамыг сэргээх явдлыг чухалчилж, Япон хятадын хамтын ажиллагааны нийгэмлэгт 20 сая йенийг хөрөнгө олгожээ. Японы засгийн газраас хятадын эзлэгдсэн газар нутагт явуулсан нэг шинжилэлт бол доллар, фунт стерлинг, марк, франкаар худалдаа хийх явдлыг албан ёсоор зогсоож, ноднон гос эхлэн шинээр баталсан юан, йен хоёроор худалдаа хийж байхыг зарлиг болгожээ. Чингис зогссонгүй Шанхайд байгаа 50 гаруй үйлдвэрийг Японы армийн өмч болгон зарлав. Харин Манжуур болон өвөр Монголд дэлгэрсэн Японы үйл ажиллагааны явцад 1938 онд 4 тэрбум йений ашиг олсныг зэрэгцээ. Өмнөд Манжуурын төмөр замаас олсон ашиг нь 722 сая йен байжээ. Гэтэл Манжуурын үндэсний компаниуд ердөн 316 сая йен хэртэй ашиг олсон аж. Японы засгийн газар улс орноо эдийн засгийн суурилээс аврах арга замаа бусад орны эдийн засгийн баялагийг цөлмөх хэмээн хэлбэртсэн загвараа урьдчил болгосны адилаар Дорнод хятадын төмөр замын ашиглалтад зам барилгын ажлыг эрхэлсэн Кобуку Куцо гэдэг нэгдлийг 1939 оны 4 сард байгуулах шийд гаргалаа. Энэ нийгэмлэг хянганы шоронгоос 16 мянган хоригдол авч ажилуулахаар шийджээ. Армийн удирдлага хайлаар Ганжуур, хан ширээ, жанжин сүмийн хооронд төмөр зам тавихаар шийдвэр гаргасан боловч Кобуку Куцо нэгдэлд хөрөнгө хоршсон хувийн пүсүүдийн хооронд яггүй зөрчил гарчээ. Гэсэн ч армийн удирдлага үүнийг зохицуулж чадна гэж үзээд 1 метр замд 10 хоригдол 3 ээлжээр ажилуулахаар тооцож 160 км төмөр замыг асар богино хугацаанд тавина гэж шийджээ. Гэвч үүнийг Уэдагаас өөр хэн ч мэдсэнгүй. Уэда өглөө ажилдаа ирж өрөөндөн оронгууд Тозияг дуудуулав. Тозия юм бүхнээс болгоомжилж сурсан зангаар армийн командлагч юу болоод намайг дуудав. Хэрвээ хоригдлуудын талаараа суувал тэднийг монголын хэл дээр хаях, ухуулах хуудас бичих, хэвлэх, тарах ажилд сургаж угааг хэлнэ. Харин хар чанарын талаараа суувал юу гэхэв? Үүнийг Уэдасан мэдэх ёсгүй юмсан гэж бодсоор өрөөнд нь орлоо. Уэда нэмгэн уруул дээрэн ургасан ширвээ хар сахлан хөдөлгөн нэмсгэлсээр угтахыг ажвал тэрээр тун сайхан ааштай байгаа нь илтэй. Тозиясан нааша суугач гэд Уэда ширээн дээр янжуураас авлаа. Тэгээд янжуурын асааж тавтай наргагүй сорж амааран утааг нь алгуур үлээж гаргахтаа яриаган эхлэв. Засгийн газар шинэ нэгдэл байгуулах шийд гаргасан. Ингэхээр энэ тухай юукисан дуулах хэрэгтэй. Нөгөө талаараа танай Ахмад Аяна усгийн хоригдлуудыг сонгох ажлыг шуурхайлах хэрэгтэй байна. Хоригдлуудын судалгааг дууссан. Одоо тэдний дундаас хорлон сүйтгэх ажиллагаа, хутхан үймүүлэх, Монголын үндэсний үзэлт сэхэтэнтэй ажиллах хүмүүсийг сонгож тусгайлан хичээлүүлсэн. Халах голын районыг эзлэнгүүтээ нутгийн хятадуудыг тийш нь нүүлгэн суулгах асуудлыг боловсруулж байгаа. Ер нь 3 хэсэг хүмүүсийг халах гол руу нүүлгэн. Тозиясан, таны ажил надад тун тааламжтай байна. Жанжин штаба Токиогоос зүүн умард хятадд шилжүүлэн суулгах хэрэгдэд хамгийн үржил сайтай газар эдлэнг олгох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр хянганы болон баргын сайн хөрстэй газрыг эзэлсэн хятадуудыг Монгол руу нүүлгэж, тэдний эдлэн газрыг Токиогоос ирэх иргэдэд шилжүүлэх нь чухал. Харин Юкигийн талаар ямар нэг идэвхтэй ажил сэдэх хэрэгтэй. Кобуку Куцо нийгэмлэгт хоршсон хувийн пүсүүд хайлаар Ганжуур, хан ширээ, жанжин сүм рүү чиглэсэн төмөр замыг тавих ажилд чирэгдэл тарьж магадгүй байна. Тэд юуны өмнө төмөр зам тавьсны дараа хүн амд сөөт үйлдвэрийн томоохон арьяан байхгүй энэ газараас ашиган олж чадахгүй гэж цааргалаад байгаа болол та. Тэгэхээр бидэнд Юкигийн идэв санаачлах тун их хэрэгтэй болох нь. Эрхэмдээдсэ. Бид үйл ажиллагаагаа халах голоор хязгаарлахгүй. Тэгэхээр халах голын чандад явуулах ажиллагаанд Юкиг ашиглаж болох юм. Тозиясан, би таны саналыг хамгийн түрүүнд дэмжинэ.
5 дугаар армийн ажиллагаа идэвхжүүлж Цэцикар Нунзингийн төмөр замын өргөтгөлийг 5 сар гэхэд дуусгасан байх талаар Доёхороо тусгай даалгавар өгсөн байгаа. Энэ чинь манай ажиллагаатай зэрэгцэж байгаа юм. Би Комацубараг дуудсан. Түүний штабыг хайларт байрлуулна. Фронтын командлын байрыг жанжин сүмд төвлөрүүлж, хэлийн цэргүүдийн дунд тараах болон орон нутгийн гүнд хаях ухуулах хуудас цэргүүдийн сонирхлыг татах зүйлийг бэлтгэх ажлыг эхлүүлье. Би 5 дугаар сарын эхний хагаст өөрийнхөө ажиллагааг эхэлнэ гэж бодож байгаа. Жанжин штаб тэгж батлах баха. Харин үүнийг Чебет хоёроос өөр хүн мэдэхгүй байгаа шүү. Гэлээ. Тозия Уэдагийн өрөөнөөс гарч ирээд тагнуулын газрын даргаыг дуудлаа. Тэгээд ажил төрлийн талаар асууж танилцаад Харбинаас аяна усыг яаралтай дууд. Нөгөө талаар халах голыг эзлэнгүүд эзэлсэн нутаг дээр шилжүүлэн нутаглуулах хятадуудыг айл ал газраас татах асуудлыг цагдаагийн газартай болон холбогдох газруудаа ярилцаж бэлэн болго. Мөн хан ширээ, ирээси, халуун аршаан руу явуулах хүмүүсийг аяна усуудаа ярилцаж тохир. Харин та нарт сануулхад энэ онд Токиогоос 640-с 700 мянган иргэд ирж Манжуурын янз бүрийн арьяонд үржин шимтэй газар авч эзэмших тул тийм хэмжээний хятадуудыг Монгол руу шилжүүлэн нүүлгэнэ гэдгийг мартаж болохгүй. Монголын эзлэгдсэн газраас хүн бүрт 4-5 газар олгоно гэдгийг хятадуудад ойлгуулах хэрэгтэй. Нөгөө талаар жанжин сүм дээр байгуулах хэвлэлийн газар юу болж байна вэ? Гэж асуулаа. Монголын бичиг үсгийн хэвсвэр машинуудыг бэлдчихсэн. Энэ 7 хоног жанжин сүм рүү явуулна. Харин ухуулах хуудас бичих хэвлэх тараах асуудлыг тантай ярилж шийдмээр зүйл нэлээд байна. Хэвлийн асуудлыг Шиуса Тогова удирдах ёстой. Харин орчуулагчдын асуудал хүнд байна да. Орчуулагч нарын хувьд гэвэл танаа хэлсэн орчуулагч нарыг эхний үед ашиглана. Монголын хэл нутгийн гүнд хаях ухуулах хуудасын агуулгыг 5 чиглэлээр бэлтгэн чухал шүү. 1. Улаан Оросууд Монголын нутагт дурааран орж улаан монголчуудтай нийлэн шашин шүтлэг зан заншлиг сүйтгэж байгааг тодорхойлж, Монгол төмнийг улааны эсрэг босгохыг ухуулан таниулах. 2. Монголын шашин төрийг хосолсон хаан тулсыг сэргээн байгуулж, улааны нөлөөнөөс ангижир болох явдлыг Японы арим өөрийн эрхэм үүрэг гэж үзэж байгааг ойлгуулах. 3. Улаан Оросоос амлсан тусламжинд итгэж болохгүй. Монголын гадаад хүч бол зөвхөн их наран улс гэдгийг чухалчлах ёстой. Нөгөө хоёр сэдвийг эдийн засгийн асуудлаар боловсруулах нь чухал. Гэж Тозия ажлын өдөртөмж өглөө. Кака, Юки саныг манай энэ ажилд оролцуулбал ямар вэ? Бидэнд монголоор сайн бичиж найруулдаг хүн хэрэгтэй шүү дээ. Энэ чинь бүтэхгүй. Харин Сафроновыг ажилуулах талаар хаатото ярилцах нь арай дээр. Тэр чинь цэгийн гүнгээр бичиг заалгасан хүн шүү. Баран өнгөрөн Монголын хошуу ноёдод илгээх бичгэн Сафроновоор бичүүлдэг байсан гэдэг. Гэхдээ нэг эгзэг бий. Гэснэн өөртөө тэр эгзгийг давхар шалгаж болно. Гэж сануулсан шивнэ байв. Тозия Сафроновын талаар гаргасан сэжигэн Симотогоор шалгуулахад бас сэжигтэй юм олдсонгүй. Симото Харбинд Сафроновтой уулзахтаа Благовичинскэд байдаг дөрвөсгийн төвчөөний туршуулуудын хаягийг авчээ. Тэгээд түүний мөрөөр тусгайлан бэлдсэн золиосны хүмүүс явуулж шалгахад Сафроновын туршуулууд үнэн ч хэвээр юм байлаа. Симотогийн золионы хүмүүс гэдэг нь туршуулуудыг шалгаад боцож ирэхдээ хэлийнхэнд өртөхөд гарцгүй хүмүүс юм. Тэд шалгасан мэдээгийн тусгай шугамар Симотогийнхон дамжуулдаг болохоор тийм хүмүүсийг Симото дахин ашиглах хэрэггүй гэж үздэг байв. Сафроновын хүмүүс урвсан бол очсон хүмүүсийг барьж өгнө гэж Симото тооцоолж байв. Хэрвээ Симотогийн золионы хүмүүсийг Сафроновын туршуулууд улааныханд барьж өгсөн бол Симото Сафроновын хамаг хэргийг уудалж тулгах байсан. Гэтэл түүний төлөвлөсөн бүхэн талаар өнгөрлөө. 66 дугаар хэсэг төгсөв.